болчихно. Гэт амалдаад тэгээд тэрнийгээ бичгтээ бас гэнт санаа бол ерөөсө болгоных нь чих одоо баатрал ус бүх одоо баатрууд анхдагч болгоныхан бүх түүхэн тэмцлийн одоо энэ Монголын төлөө тэмцэж явуулсан уриалж явуулсан болгончод байдаг. Тэгээд хашир бодож байгаад бичсэн байгаа. Болгоныхан бол манай нутгийнхан гигэн тэнгүүдийн нутаг гэж. Цогтхон дайж гэж нэг тэнэг юм. Нөгөө гүшаа маань одоо тэр шарын шишинд орохгүй юу яхад ганцаараа тэмцээд тэгээд хүүгийн толгойг авахуулаад тэг өөрөө алуулаад тэгээд бас улаагүй тэрнээсээ өмнө тэнэг юм шиг хээрийн чулуун дээр очиж шүлэг өчээд бичиг цаас бие соёл гарчаад байх. Хээрийн чулуун дээр шүлэг өчээд тэр нь тэгээд одоо ЮНЕСКОд дэлхийн өв соёлын бүртгэл бүртгэж байна. Тэрний дараа ханд дэрж гэж нэг тэнэг юм. Бүх хүмүүс манжиг дагаад ингээд дагаар орчоод хэргэм зэргийн төлөө ингээд байж хахад ганцаараа манжийн эсрэг тэмцэнэ гэж баларч явж бас хүүгийн толгойг цаарн дээр чануулаад тэгээ өөрөө сэлби мөсөн дээр тархи анх цохолж өгсөн гэж. Хатанбаатар гэж нэг тэнэг юм. Бас Монголын төлөө тэмцэнэ гэж юугаад. Тэгээд ховдын хэрмийг одоо манчаас чөлөөлөхөд ховдын хэрмийг цэргүүдээрээ давуулах байтал жанжин хүн байж өөрөө төрүүлээд аваад орцсон байлдад явж исэн. Тэнсэн сум тархинд гэж ганц сум онсон бол алах байсан. Гих жишээд тийм юм дээр. Тэгэд энэ төрийн төлөө огтно гэдэг бол тэр зоргийг мохох гэсэн үг. Төрийн төлөө огтно гэж олуулаад угасч ийж ганц огтно ашгараад бол юу ч болохгүй шүү дээ, тийм ээ. Тухайн 90-ад оны тэр 89 онд л цөөхөн огтонд ургасан учраас бид ажилгүй болж ирсэн, тийм ээ. Энэ цаг үеийн гэдгийг бол бид нар шивэж ирсэн. Тэгээд ч одоо угаасаа хоёр их гүрний дунд байгаа энэ улаан Монгол бол арай өөрөөр явахгүй бол ерөөсөө л одоо хойд хөршин ангахаа тийм ээ. Юу өгсөн сар байсны аман гага зэлэгдэг. Өөр ингэсэн юм байхгүй. Бүгд тэдний заавраар олон ч сайхан сэхэтэн олон сайхан одоо түүх соёлоо устгасан шүү дээ 30-аад оны үед. 60-аад оны хэлмэгдүүлэлт. Тий 30-аад оны хэлмэгдүүлэлт тэгэл одоо хувийн өмч чи бүгдийн нийгэмшил тий 2096 онд ингээд танаа нам яллаа наан цаан жаах ингэж явсан байдаг. 2090 юунаас нийтийн мэдээлэлд 2000 оноос орсон уу? 95 оноос. 95 оноос уу? Нийтийн мэдээлэлд телевизэд ажиллаж илээ. Зүгээр шүүмжтэй юм явуулах гал 2000 за тэр 2000 онд ер нь тийм хийх хэрэг ер нь байнга дараастай байдаг нь. Тий. Хийх тэр урам зориг гэдэг юм хүсэл эрмэлзлээс бол унтарсан байв уу? Ер нь их хүнд. Тэгтээ би нэцэж байгаагүй тэр одоо зөвхөн одоо ягаа шүүмжлэхгүй бол болохгүй юм. Одоо юм цэвэр хотын цэгцлүүштэй гэж гарч их тавиад цуврал нэвтрүүлэг хийдэг байсан. Тийм. Цэвэр хотын цэгцлүүштэй юу гэж болох вэ? Цэвэр хотын цэгцлүүштэй хог. Цэвэр хотын цэгцлүүштэй одоо барилга. Энэ чинь цаанаа бүгд бодлого яваад байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Үйл ажиллагаа энэ тэр тухайн үеийн тэр одоо юунууд л буруу байна гэсэн юм шүү дээ. Цэвэр хотын цэгцлүүштэй юу гэдгийг байгаль орчин. Маш их юм тийм ээ. Тэгэл цэвэр хотын цэгцлүүштэй нийтийн бис газрын талаар олон нэвтрүүлэг хийж санал бололд явжсэн. Тэрний өөр одоо ганц байсан нийтийн бис газар спорт спортны наан байсан. Тэрийг баар болгочоо тэгээд одоо энэ цэвэр хотын цэгцлүүштэй өвчин гээл шар жинжтэйхэн гарч ирсэн. Энд чи хүмүүс гудамжинд одоо физиологийн дагуу бизнес сонирхлож байгаа хайчих юм. Байшингийн ордоор орол урт цагны ардуур чи нийл одоо тэр өтгөж ингээ. Тэрэн дээр тоглосон хүүхдээ яг халдвар өвчин. Ийм л байсан. Тэгээд энэ нэг шүүмжлдэг байлаа тэгээд бас тэр юунд нь стартгүй л байсан баг л та. Ер нь тэгээд орж загнуулж өрдөг гэсэн. Дагнар орж болцоохан чи одоо хайтаахан бэ тэр. Тэр бол одоо наазах шүү дээ. Тэгээд зэмлүүлсийг бол тэр байтугай одоо энэ арчлын хүн ажиллаулаа гэдэг манай удирдлагуудыг хүртэл одоо байнга шахдаг байсан. Тэгээд ч одоо бас 2006 онд тэгэл балитай ажлаас гарч илээ саналаараа.
Улцаагийнх юу? Одоо 96 онд хүртэл би халагдчихсан шүү дээ. 95 онд орчоод. намчи алдсан байх туу. Тий. Яагараа алдчихдаг. Гөө яг одоо бас л болохгүй байсан юм байгаа шүү дээ. Тэр сонгуул Монгол юм гээд. Тэгээд 97 онд босч орж ирсэн шүү дээ. Тий. Андаа 97 онд өөрийнхөө зүрхээр орсон гэдэг лумдаагтыг ярьжсэн. За одоо ажил төрөлтөө олчлоо. Бас нэг арай ондоо нийгмийг харах гэж тийм үү. Одоо тэгтэл бүх юм сайхан болцсон юм шиг. Бас нэг улам их нэг арчлөөрөө фашист руу аягүй амархан шилждэг л дээ. Тэгэхээр энэ зам руугаа яваад хүмүүс их айдас дотор баригдаад байна уу? Та юу гэж харддаг юм? Хүмүүстэй ярилцахаар ер нь яг хөв өмнө өмнө хэцүү байна, ингэж тэгж гадаа нөгөө нэг чагц цугладаг хүмүүс нь байхгүй болсон. Тэгэхээр би айдастай байгаа гэдэг юм болоо гэж боддгийг. Энд ямар ч айдас байхгүй шүү дээ. Эсвэл хүмүүсийн нийгмийн итэх өстөө нөр төрийн төлөө огтно гэдэг шиг өөртөө хөдлөө тэмцэж чадхаа болсон чадвартай холбоотой гэдэг юм уу? Тэгэхээр би бодож байна. Одоо хүн толгой нэшлээд гар нь хөдөлж явах юм бол амьдрах цаг. Хүн одоо дуу хоолойгоо үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй цаг нээсэн. Одоо энийг хүмүүс ойлгож байна. Нэг хэсэг одоо хуучин тэр нөгөө бэлэнчлэх сэтгэлгээний ижил одоо тэгш амьдралыг нэг хэсэг өгүүлэн санагалцж байна. Тийм бүгдөө ядуу амьдрах амьдралыг. Тий, социализм үе сайхан байсан бүх юм одоо багтаа хэднэс. Тэгвэл энэ одоо биднээс явж байгаа нийгэм чинь зах зээлийн нийгэм, чөлөөт нийгэм. Хэн толгой нь ажиллаж чадна, хэн гар нь ажиллаж чадна тэр хүн амьдрна. Одоо тэгж ажиллаж чадсан хүмүүс нь тэр бомпломч болж шít. Тэгж чадаагүй нь одоо тэгээд нийгмээс доош унж шít. Тэр юмны үнэ гэдэг чинь зах зээл бол дандаа өрсөлдөөн байдаг уус. Чөлөө зэрэглгээд. Тийм ээ. Тэгэхээр энийг тэгшдэг юм бол, төр тэгшдэг юм бол эргээд харин нөгөө хуучин социализм дээр хаалттай нэг рүү орно. Одоо энэ зах зээлийн үйл ажиллагаа. Хүмүүсийн тэр одоо ярих, хэлэх энэ дуу хоолойгоо өргөх юм бол хаанч чөлөөтэй байгаа. Тийм биз. Танай телевизээр одоо би ирээд ярилцлаганд орж болж байна. Гудамжинд яваа хүн ирээд ярилцлага өгч болж байна. Тэр бол чөлөөтэй. Болохгүй бол одоо танах төлбөртэй бол төлбөрч өгөөд нэвтрүүлэг болж болно тийм ээ. Захиалгад нэвтрүүлгээд. Энэ чи бүх юм нээлттэй шүү дээ. Тэгэхээр би бол одоо энэ үзэгчтэй залуучуудтай ялангуяа ажил олдохгүй байна биштгий яриаш. Тийм ээ. Энэ чинь ерөөс толгойч ажил ажил бэлэн байна. Ажлын байр бэлэн байна. Энэ төр засгаар чинь одоо альва юм хүсээд байх юм бол тэр чинь одоо бүгдийг хангаж өгөөд байх юм бол эргээд нөгөөх нийгэм рүү орно л гэж хэлэх хэрэг. Зах зээл ихлээр шудраг бус хуваарлтын тухай хүмүүс ярьдаг юм аа. Өмч хувьчлал гэл яг нөө мэдээлэл дээр ойрхон байсан хэсэг нь хамгийн минь аваад баяжсан сайтан болсон өстө таны хэлээд байгаа тэр бомтонгууд төрсөн юм аа гэж. Ер нь яг хүмүүс төрлөө улаарад байна. Та яаж хардгийг? Белого авч иддэг тийм ээ. Тий. Тэгэхээр өөр одоо бус улс төрийн хүчнүүдийг шахдаг. Тэгвэл одоо бас сүүлийн юунд одоо 2-3 сонгуулийн үр дүнд бас юу байлаа шүү дээ. Хамт тусан засгийн газар ажиллаа тийм ээ. Одоо хүртэл хамт тусан засгийн газар ажиллаж байна. Тэгэхээр энд бол одоо бас хаанаас хяналттай төр байгаа гэж боддгийг. Яг тэгвэл олон улс төрийн хүчнүүд нэгдсэн байгаа шүү дээ. Одоо Монгол Ардын Хувьсгалт ном, ногоон ном тийм ээ. Бүгд найрамдах шиг юм уу. Тэгэхээр энэ бол яг өсөл болдлын уралд болго. Тэгээд энэ дээр нэгдээд юу гэж бол бас шүүмжлэлт юмнууд гардаг л байх л да тийм ээ. Буруу бодлогоч гэдэг юм уу энэ дээр. Тиймэрхүү байна. Гэхдээ ямар ч байсан энэ бол зөв алхам. Энэ чинь дэлхийн нийтийн нөгөө хүн төрлөختний явж байгаа зам шүү дээ. Нийс ондоо сонголт байхгүй тий. Тэгтэл одоо нөгөө урд хөш шиг одоо хойд солонгос шиг тийм ээ. Куб шиг одоо тийм социалист орнуудын амьдрал ямар шиг байна одоо. Тийм ээ. За хэдд бол одоо холимог системээр яваад бас диктатур нь тэнд бол үгээ хэлсэн
Яг хоо нийгмийнхэн тэр ахын хэрэглээний юм хангаж хийж байна. Эдийн засгийн чөлөөт байдалд орцтой. Тий. Тэгвэл тэр юу шүү дээ. Одоо үсэл бодлын юм хаалттай. Хүний эрхчлөө гэдэг юм эрхчлөө гэдэг нь хаалттай болж байна. Ийм л юм байгаа гэж боддгийн. Тэгээд бас одоо надаас хонтой мэдлэгтэй хүмүүс бас өөрөө тайлбарлах байх л та. Зүгээр Эрдэнэт 70 жил амьдралаа да 74 оноос хойш гэл 40 жил Эрдэнэтийн хувь заяа амьдралтай холбочлоо. 96-7 оноос хойш 6 дугаар микро баригдад дуслаа. Тэрнээс цаашаа юм баригдсангүй, барилга баригдсангүй, орон сууц нэмэгдсэнгүй. Эрдэнэт нь энэнгээр үлдэх үедээ нэг үйлдвэр дагсан хот байж байгаа. Үйлдвэр нь зогсохоор налаах шиг болчих вэ гэж яг үндэ эмзэглэдэг. Нэг нүүдлийн шууд шиг хэсэг нөхдөө чамдаан марж амьдарч байгаад нэг зочд буудал шиг амьдарч байгаа буцдаг хот болох вэ гэж. Эрдэнэт нутгийн зөвлөлт хүчтэй чинь та яаж эмзэглэдэг, яаж харддаг нэг. Ерөөсөө бас л нөгөө тэр нөгөө аль нэг улс төрийн хүчний одоо юу. Тэгтэл одоо өнөөдөр ч гэсэн одоо шинэ дамжлагууд бий болж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгэхдээ энэ шинэ дамжлага бол олон жил одоо нөгөө талд явсан энэ дамжлагын одоо нөгөө тал тийм ээ. Энийг бол хийхгүй бол болохгүй. Одоо хуучин сэтгэл гэдэг хүмүүс л одоо энийг чи хийхгүй шүү дээ. Ухаанд одоо би бол энэ өөрөө энэ үйлдвэрт ажиллаж байгаа болоод магтж байгаа юм биш. Даваа зэрэг захирал ирснээс хойш энэ тендер гэж одоо биш гэрээ биш үү? Тий. Барометрал нийлүүлэх гэрээ. Энийг чинь нээлттэй болгож шүү дээ. Бүгдийн сониноор зарлдаг, сайтуудаар тавьждаг. Тийм болсон. Мөн засаг даргын таван газрын юу ч гэсэн тийм болно шүү дээ. Тэгсэн. Тийм ээ. Хуучин бол хэдэн нэг бүх аврах би нүдээр харж ирсэн. Нэг аврах чухал болдог байдаг шүү дээ. Тэгээд л байдаг. Тэгэл энийг удирж байгаа хүн одоо өөрийнхөө нутгаар бол хүчний програм машин юунууд цуваагаар нь заправах бензинийг нь юутай нэг наадам нэг морины уралдаанд л явуулдаг. Ийм л байлаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр тийм малга боллоо. Хүн одоо хүний нөөц боловсруучийн шалгаруулж авахдаа дандаа сонгон шалгаруулалтаар цэвэрлэгч байсан, сэлэсэрч байсан, дарагч байсан одоо ихэнх сонгон шалгаруулалтаар авдаг болно шүү дээ. Тэр чинь юм нээлттэй болж байгаа юм шүү, тийм ээ. Өнөөдөр энэ олон үйлдвэрийн үйл ажиллагаанд бол хэн ч нэвтэрч болохоор болчлоо. Өнөөдөр хуучин захирал нь олдохгүй ингээд ард түмэн ингээд жагсаад явхлаар арийнхаа алгаараа зогтоочдөг байсан бол одоо тэгж гинөө. Өдөр болгон хүмүүсээ хүлээж аваад тэр үүдэн дээр нь чөлөөтэй байж байгаа юм. Гэж л байна штэ. Тэгэхээр одоо хуучин дээр хүний нөөцийн үүдэн л одоо өчнөө шаваад л мэйл хагаар материалаа явуулаад сонгон шалгуулалт нь ороод энэ сайн ажилд ороод ингэж ирсэн юм байхгүй л байгаа штэ, тийм ээ. Тэгээд одоо тэр засаг даргын тамгаас чигсэн би бас олон жил тэнд суусан. Хэн нэг үнэтэй уулзах шил бөөн жирэгдэл болдог хүлээдэг 7 хоногийн ганцхан өдөр хүн хүлээж авдаг. 4 цагаас 6 цагийн хооронд тэнд нь хүн багтахгүй уулзч чадахгүй ингээд явдаг. Одоо үүдэн дээр нь бүх мэдээллийг хүлээж авч штэ. 2 3 ажилтан суудсан. Хуучин үлгэр байсан өрөөнд сууж байна. Тэгэл тэр чи одоо энэ хотын аймгийн үйл ажиллагаатай бүх юмыг авч байна. Такси болгоны ороо дээр одоо мэдээлэл авах хуц гэж бичсэн явж байна. Мэдээлэл авах хуцнууд тэнд ажиллаж байна. Тэгэхээр энэ бол одоо бас нээлттэй үнээр одоо бас ажилласан төрийн л хийж байгаа үйл ажиллагаа гэж би бодож байгаа. Тэгэл иргэдийн хувьд ч гэсэн одоо тэр нөгөө төсөл мөсөл сонгон шалгаруулах ч гэсэн тендерүүд нь нээлттэй болсон байна. Би ууд нь одоо 6 7 төсөл үчээд аль сум хөгжүүлэгтэн ч байж байгаагүй, аймагт нь ч явж байгаагүй. Ийм л байсан. Тэгээд тэр бол яг миний хувьд л одоо бас өөр асуудал тийм ээ. Тэгэл улс төрийн төсөөл ялгагддаг байсан тийм. Тэгээд одоо бол нээлттэй болсон. Хэн сайн төсөл хийсэн, хэн юм хийж чадж байгаа хүмүүс нь дэмжлэг авч чадж байна. За нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөө. Баярлалаа олцох хаа. Тэгээд зөвхт байдал ер нь цагт нийгэм өөрөө зүг голдлоо явдаг. Тань шиг зөвхт хүмүүс, тань шиг юм сэтгэлтэй хүмүүс залуучуудад их өгөө хэлж байгаас гэж би туйлыг хүсдэг. Монгол эр хүнийхээ хувьд
ах хүний минь хувьд би таныг бас хүндэл явдаг хүмүүс юм аа. Таны үеийг хүмүүс сонсоосоо одоо хоосон толгойтой хөндөй цээжтэй зангаа зүүсэн залуучууд их болж тээ. Тэгэхээр тэр залуучуудын тархи толгоонд нь зүрх сэтгэлд нь их юм хийж өгөөсэй гэж танаас хүсье. Тэгээд нэвтрүүлэгт хүрэлцээсэн танд баярлалаа. За баярлалаа бас одоо
одоо нэвтрүүлэгтээ уурж оролцвол одоо бас миний тухайн амьдралаас болоод одоо үзэл бодлыг ард түмэндээ хүргэхэд одоо бас яасан энэ цаг мөчөө зориулсан танай хамт олон танд одоо бас баярлалаа. Тэгээ одоо энэ нэвтрүүлгийг үзсэн манай залуучууд үзэгч бас нэгийг тунгааж хоёрыг бодож цаашдаа ер нь яах вэ? Яаж амьдрах вэ? Яаж оршин тогтнох вэ гэдгээ бас өөрийнхөө хувьд мөн өнөөдөр хотынхаа хувьд мөн улсынхаа хувьд энэ бас дэлхийд яаж жишгэж амьдрах вэ гэдгээ бас бодцгаахаарай гэсэн юм. Ягаар тэгээд та бүхний сансан бүхэн сэтгэлч нь биелэх болно гэдгийг хэлээд. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ үнэн ярианы нэвтрүүлгийг хүрээд өндөрлж байна. Өнөөдрийн маань зочноор Монголын арьсцаа холбооны анхдагчдын нэг болцоох ах маань оролцлоо. Ингээд та бүхэнд ярьслага таалагдсан гэж итгэж байна. Яагаад вэ гэвэл энэ ч бол ямар нэг эвлүүлэг юм уу илүүдлээ байхгүй шууд явж байгаа учраас үзэгч та бүхэн болцоох ахны маань бас өнгөрүүлсэн амьдрал санаа бодлыг сонссон гэж итгэлтэй байна. За ингээд танд амжилт хүсье. За баярлалаа.